Сайн байцгаана үзэгчдээ. Монгол мэдлэг ухаан цуврал нэвтрүүлгийн 5 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдөр бид энэ дугаараараа Монгол орны эмийн ургамал, эмийн түүхийн эдийн талаар ярилцах болно. За тэгэхээр Монгол орны эмийн ургамал, эмийн түүхийн эдийн талаар та ярьж өгөхгүй юу бидэнд? За манай Монгол мэдлэг ухаан энэ цуврал нэвтрүүлгийн бас нэг гол хэсэг бол монголчууд эртээр үеэсээ байгалийн баялагийг зохистой ашигласаар ирсэн. Энийн нэг илэрлэл нь бол одоо Монгол уламжлалт ангаах ухааны ойлголт. Энэ дотроо бол эмийн түүхий буюу энд юу ордог юм гэхээр эмийн ургамал, за мөн эрдэс, эрдний чулуу, тэгээд амтан. Ийм гаралтай түүхий эдүүд бол Монгол орны эмийн түүхий эдийн одоо нөөцт бол эртээр үеэсээ одоо манайхан уламжилж хэрэгжилж ирсэн байгаа юм л да. Тэгэхээр эмийн ургамал бол манай улсын одоо ихэнх одоо дөрвөн улирлын одоо онцлогтой орсон ийм талаараа бол одоо бус орнуудын эмийн ургамлаас бас хүчин чадал илүү гэж бас ярьдیں шүү дээ. Яагаад тэгэхээр маш их одоо тийм цагуурын эрс ийм нөхцөлд ургаж синтезд орсон гэж ярьдаг. Синтез гэдэг нь одоо нийлэгжилт нь тийм ээ. Тэгээд ирэхлээр чинь одоо талд оргодог бус орнуудын ургамал, тармил ургамлуудаас бол шал ондоо үйлчлэгээ нь бол 5-аас 10 дахин илүү ийм одоо хүч чадалтай гэж ингэж одоо өнөөдрийн бас зарим судалгаагаар бол дүгнэгддэг. Тийм ч учраас бол манай орны эмийн ургамлыг судлах сонирхол бол гадаадын улс орнууд өнөөдөр маш их байгаа шүү дээ. Европоос ирж байна, Японоос ирж байна. Тэгэл ер нь за түүж авах гэдэг сонирхол бол бас л нэг ашигт мутамл гэдэг шиг хятад руу бас л зарим шугамар л урсчих гал байдаг тийм ээ. Ингээд бол ургамлын нөөцийн хувьд ярих юм бол ер нь Монголд энэ ургамлууд бол цагуурийнхаа байдалтай зохицоод бас тачир дуухан, ховор дуухан учраас бол нэг тэгж одоо хамаагүй их экспортоор гарах ийм боломж бол үнэндээ байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ эмийн түүхийд одоо энэ эмийн ургамлын нөөц энэ юу бол одоо жишээлбэл Монголд 3-4 эмийн үйлдвэр байгууллаа гэхэд л Улаанбаатар хотоос одоо Эргэн тойрон 300-400 км газар нөгөө чухал хэрэгцээтэй эмийн түүхийдүүд бол алга болчихж байгаа. Тэгэл одоо явна гэхэд л 500-600 км явж ийж юмаа түүдэг болдог. Ийм болж ийн гэдэг эмийн үйлдвэрийн улсууд ярьж ийн лээ. Эмийн ургамлын тархац ер нь манай улс орны аль нутгаар илүү их тархацтай байдаг юм бол. Тэгээ ер нь бол говь хангаа ялгаагүй. Говийн ургамал бол хангаагаас бас илүү. Тийм учраас говийн ургамал бол тачир дуухан мөртлөө хүч нь бол одоо ер нь 3 дахин ч илүү гэж болно. Тэгээ ер нь дэлхийн судлаачид, ургамал судлаачдын судалгаа манайд экспедиц явал ингээл шинжлэх ухааны одоо хамгийн олон бодистой ургамал хаана байна гэхэлээ манай говьос гараад байдаг байхгүй. Тэгэхээр л нөгөө амьдрах чадвар их сайтай. Усаа бас маш хүнээс сорж одоо өөрийгөө тэжээж ингэж ургадаг учраас бол энэ Монгол орны эмийн одоо ялангуяа говийн ургамлууд бол маш бага нөөцтэй ч гэсэн хүчин чадал бол асар их. Тэгээ тэр дотор агуулгаж байгаа бодис бол маш одоо өргөн дэлгэр байдаг учраас энэ чигийн судалгаа хийж дааж ашиглана гэхлээр бол одоо нэг жоохон нэг үйлдвэр жоохон ашиглаад тэгэл дуусчихар тийм юу шүү дээ. Нөөцтэй шүү дээ. Тэн дээр нь одоо юу дарамтлж ийн гэхлээр нэг уул уурхай. Бүгдийн нь одоо ингээл тоос болгоод тоошороогоор дараал. Ингээл урах нөхцөлгүй болгоол. Ингээд эхэлж байгаа болохоор ч өнөөдөр бол говийн ургамал гэж ярихад бол бас л хамгаалахаас өөр аргагүй юм тал руугаа л орчод байгаа. Говийн эмийн ургамлууд ер нь ямар ургамлууд байдаг юм бэ? Олон биелдээ зүгээр. Гэхдээ ховор дуухан мөртлөө маш их одоо хүч чадалтай. Тэгээд бас дэлхийд нээгдээгүй юм ургамлууд. Дээр үед бол зүгээр Пржевальский энтер гэл нөгөө зээргнийг нэрлэл Пржевальскийн зээрг энтер гэл нэрлэлсэн байгаа л да. Гэтэл өнөөдөр бол одоо төрөл зүйлийн дэлхийд нээгээгүй ургамлууд бол ер нь нэлээд байна гэж байна. За тэрэн дотроос бол одоо ялангуяа жижиг одоо тийм тачир ийм өрсөнд маш имзэг ингэж ургадаг ургамлуудыг бол ер нь тухайн цаг үед нь л очиж одоо тэгж судалгаа шинжилгээнд авахгүй бол тэгэл ороод малын хөлийн юунд ч юм уу ингээл алга болчдөг. За лидер чихэр ус
энэ төр бол ер нь бас л нөөц цомсдож шүү дээ. Лидер бол ялангуяа одоо ерөөсөө баг байхгүй болж байна. Энэ уламжлалт авах манд бол бас хэрэгэлдэг голдуу хийдүүдийн нэг. Тэгээ энийг ч бас л тодорхой хэмжээгээр хэрэглээл ингээл ерөөсөө нэг хэсэг бол бүр хөдөөж байгаа юмна чигээр цэвэр лидерээр нь ингэж малд буцлагж өгдөг юм хийж исэн шүү дээ. Тэгэл ерөөсөө тэр олон сайхан газрын тэр лидер хүчин ерөөсөө хичнээн машинаар ингэж ачигдаж ирээл тэгэл устдаж алга болж ирсэн. Тэгэхээр ер нь цаашдаа бол энэ говийн ургамлуудаар бол ялангуяа анхаарахаас өөр аргагүй болж байгаа. Монгол орны ер нь унган ургамал гэж ер нь байдаг юм болоо. Байлгүй яг одоо Монголд эндемик гэж одоо шинжлэх ухааны хэлээр хэлдэг тийм язгуур даалтан хундаг гайл цэцэг тийм энэ хэлэхэд л Монголоос өөр газар ургадаг л байхгүй. Тэгэхээр чинь сонин шүү дээ. Ийм ургамлууд бол ер нь нэлээд олон бий. Тэгвэл ер нь тоо нь бол сүүлийн үед бол цөөрсөөр л байна. Яагаад тэгэхээр одоо хураашил цөлжилт энэ төрөл янз бүрийн асуудлууд гарч ирж байна. Тэгээ энэтэй холбоотойгоор тэгтэл бид одоо энийг бол бас л тодорхой хэмжээгээр хайрлж хамгаалах хэрэгтэй. Ядаж одоо сайхан байгалийн одоо тийм дүр төрхөөр нь зургийг аваад үлдэх хэрэгтэй. Тэгээ сүүлд нь одоо ийм байж үлээдээ хөөрхий гэл ингээд нэг дурсаал бодхоос л өөр аргагүй л ийм үед ирж штэ биднээс. Тийм учраас би бас энэ урмлын одоо зураг авах юм юунд бол нэлээд сонирхож сүүлийн одоо энэ 10 жил ерөөсө хөдөө орон нутгаар бол маш их хэмжээний одоо тийм зургийг бол авч үлдээж байгаа. Яагаад гэвэл одоо ер нь цаашдаа бол хойштоо бол хэрэг болох байх. Ер нь тэгэл нэг мэдхэд л эн чинь байхгүй л их баг. Эмийн ургамлын нөөц хомсдож байгаатай холбоотой нэг зүйл бодогдож байна л да. Эмийн ургамлаа хүмүүс мань өөрсдөө танихгүй мэдэхгүй байгаагаас болоод бас ингээд юу яагаад сүйтгэд байдаг юм болов. Тийм болохоор зөвхөн ингээд шинжлээд эмийн ургамлаа таниад бусдад дийлгээд бас 10 жилийн хүүхдүүдэд бас таниулж ивэл ер нь ямар вэ? За бас нэг талаас хортой зүйл гэж би боддог юм. Яагаад тэгэхээр танихлаараа манайхан ч одоо тим юм цаа ингээд хэрэглэхгүй мөртлөө ерөөсө бараг шууд дагаар нь төгөд тавьчихдаг. Ямар ч хэрэгэлсэн байхгүй. Ингээл тэгэл дараа нь бол нөгөөтг чинь ялзраал. Ингээ нөөцөн ч барагддаг хин ч хэрэгэлсэн байхгүй. Зохистой хэрэглээ гэдэг л уг нь байх хэрэгтэй. Ер нь тэгээ мэрэгжлийн төвшөндөө л энэ ургамалдаа хурч явахгүй бол тэгэл хаамаагүй хүүхд чухтаас өсвөл зулгаагаад байвал тэгээд манай орны чинь нөөц мөтэй ургамлууд орол алгуулсан шүү дээ. Монголд эмийн ургамлын хэд орчим зүйлийн ургамал байд юм бэ? Зүйл төрөл гэж ярих. Төрөл зүйлээр ярих юм бол тэр ч одоо яваад байгаа юм дөө 2-3 мянгаар л ярина. Тий. Зүгээр яг эмийн одоо энэ нойр зур хэрэглээд байгаа 5-600 төрөл зүйлийн ургамлуудыг бол манайхан нэрлэдэг. За ер нь бүр ойрын хэрэгцээнд хэрэглэдэг энэ эмийн үйлдвэрүүд хэрэглээд байгаа нь бол нэг 50-60 ургамлын дотор л явж байгаа. Тэгэхээр гайгүй байгаа үз. Тийм 50-60 ургамлаа л харин тэгэл одоо ойрын хотын тойргоос л олохоо байсан шүү дээ. Энийг хамгийн гол нь яг ингээл хүнд ингээд заагаад өгөхөд л тэгэл ерөөсө маргааш нь тэр алга болчихдог л байхгүй. Тэгэхээр бол энэ бол нэг тэгж бас өргөн дэлгэр мэрэгжлийн төвшин тодорхой одоо зорилготой үйлдвэрлэлийн төвшөнд л хэрэглэх зорилготоор ашиглах гэхээс биш юм тэгээд сонирхогч маягаар яваад байх юм бол бас л хийд имийн өргөдөх нь нэмэр болоод байгаа юм л да. Эмийн ургамлын нөөцийг хамгаалахын тулд ер нь ямар үйл ажиллагаа явуулах ёстой вэ? Ер нь хамгийн гол нь таримлжуулах асуудал. Тэр тухайн орон газарт нь одоо бас таримлжуулж хамгаалах. Тэгээд бас л тэр дархан газрын асуудлууд бол угаасаа хамгаалагдчих байна л да. Уг нь бол тэндээс нэг айхтар очиод төгөө зулгах гэдэг байгаа улс амьтанд нэг ховор дуухан шүү дээ ер нь. Тэгж нэг хамгаална дархан газрын явгаар нөгөө талаар бол таримлжуулах асуудал бол сүүлийн үед бол эрчтэй тавьж байгаа. Гэхдээ тэр болгоныг бол өнөөдөр их өндөр өртөгтэй юм шүү дээ таримлжуулах чинь. Одоо байгалаас нөгөө түүгээд авч байгаа. Тэгэхээр ашиггүй юмд бол хүн ерөөсөө сонирхдаггүй юм чинь тэгэл энэ бол одоо өнөөг хүртэл бас л нэг яахгүй. Тусгай нэг төсөл мөсөл нэг жоохон мөнгө өглөөр л жоохон таримлжуулах өнгөйс орж ирж байгаа болохоос биш. Яг нарийн давл одоо таримлжуулж байна гэл цаагуур нь одоо нөөцөө авч аваалвчдаг. Тийм газарч би ерөөсөө тийм. Эмийн ургамал дотроос одоо хүн болгоны мэддэг одоо царван 5 салаач гэх юм уу тийм эмийн ургамлууд бас байдаг. Тэд нар бас заримдаа үйлчлэгнээс гарсан гэх тохиолдлууд бас сонсогддог. Энэ ямар ч тийм. Ер нь ургамлыг бол ингээд судлаад юу яхахлаар ургамал бол ерөөсөө эцсийн эцэд бол
антиоксидант гэж ярьдаг. Антиоксидант гэхэлэр бол эсрэг дэлтийн эсрэг. Тэгэхээр одоо нэг ийм баад гээл нэг яриад байна шүү дээ. Одоо нэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж тийм ээ. Энэ бол ерөөсөө модонд орчод байгаа шүү дээ. Яагаад модонд орохлоор Орос манайхаас бол хамаагүй нөөцтэй бол байгаль орчим. Оросын байгаль далайн орчим ч одоо Оросын нутаг агуу том юм. Тэгээд хүн ам нь цөөх юм. Энэтэйг харьцуулахад тэгээд нэг ашигладгүй. Тэгээд тэр авийнхаа ногоо ургамлыг ашиглаад энэ баадаг бол одоо Монголд Сибирь баад энэ төргээ ороод ирсэн байгаа биз. Тэгээд эн чинь бол яаж юм гэхлээр яг одоо байгалийн зэрлэг ийм ургамлуудаар одоо бараг л шууд жоохон цэвэршүүлээд сайхан савлаад ингээл манай чинь биднүүсээ Монгол одоо уламжлалт ийм нэг 1000 төгрөг байхад тэднүүс бол бараг л 100 мянга юм уу 200 мянгаар зарж байгаа шүү дээ. Тэгээ ингээд ийм ялгаатай бизнесийн юунд орчихсон. Тэгэхээр ерөөсөө л энэ эмийн ургамлын энэ юу бол бүгдээрээ одоо тэр үйлчлэгээ бол эсрэг дэлтийн эсрэг. Эсрэг дэлтийн эсрэг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар ч ингээ хоол ижил идэж байна тийм ээ. Ингээд яхахлаар хүний биеийн дотоод чинь оксидант стресс гэдгийг бий болж байгаа. Оксидант гэдэг нь эсрэг дэлтийн түгшил. За биднээс нэг стресс гэдгийг бол бүгд ойлгондоо тийм стресс авчлаа л гэн. Гэтэл би хоёрын одоо дотор бол стресс явуулчихлаа. Оксидант эсрэг дэлтийн. Ягаад тэгэхээр нэг хоол багаад байж юм уу яаж итэл одоо янз бүрийн нэг жоохон тийм трансген гэж ярьдаг юм да. Одоо генийн өөрчлөлтөнд орсон хоол унд энэ юмнууд идэж шүү дээ. Одоо ч манай идэх уух юм бараг 70-80% бараг тийм байгаа дөө. Ер нь амтлал үзэхлээр яавлаг нь одоо нэг холоор амтагдаад ингээд байгаа үсттэй одоо энэ гадар зарж байгаа тийм ээ. Алим яавлагч нь тиймэрхүү болоод ирж байна. Тэгэхээр энэний чинь эсрэг энэ хүний биеийн дотоод чинь тийм илүүдэл бодисууд гарч ирж тэгээ нэг өсөндөө нөгөө сэтгэлээр стресс авдаг бол бие чи стресст эсрэг дэлтийн стресс тэнцэж буужигдчихж байгаа. Тэгээ тэрийг буужигдж байгаа юмд чинь яг уу эсрэг одоо нэг нөлөө өгдөг юм бол энэ ургамлын гаралтай төвхийдүүд. Тийм учраас өнөөдрийн одоо мод болоод тэр хүнсний нэмэлтүүд гарч ирээд байна гэдэг бол тэр нөгөө оксидант буюу оксидант стресс буюу эсрэг дэлтийн тэр түгшлийнхаа эсрэг л одоо антиоксидант бэлтгэл хэрэгжилж ийн гэл нэг юм яриад байгаа шүү дээ. Одоо орчуулгаач байсан тийм ээ. Антиоксидант гэл одоо нэг сайхан рекламны юу болцсон. Тэр нь болохоор эсрэг дэлтийн эсрэг тийм бэлтгэлүүд л байхгүй. Тэгэхээр энэ нь бол манай эмийн ургамал бүгдээр ерөөсөө эднээс ургамал бол ерөөсөө байхгүй одоо орохгүй тийм ургамал байхгүй. Бүгд. Тийм учраас л энд бодисуудаар одоо ингэж үр нөлөөгөө өгч байгаа учраас бол өнөөдөр өргөн бэлгээр хэрэгжилж байна. Тэгээд бизнесийн чиг рүү бол бас их нарийн орж эхэлж байна. Таныг ургамлын зураг авах хоббитай одоо хоббиноосоо үүдсэн тий ажилтайгаа уялдаад энэ хобби үүссэн. Энэ яг ерөөсөл одоо нэгсэнд бол бас л нөгөө уламжлалт мэдлэг тийм ээ. Тэгээ уламжлалт мэдлэгийн энэ асуудал чинь л энд яриад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр уламжлалт мэдлэгийн юмд одоо 4-5 одоо хүний миний одоо дээр үеийн 20 хэдэн наснда одоо цогл мэдлэг ухааны одоо хэлүүлж барьж одоо тэднээсээс юм сонсч ийсэн өтгсөн одоо зургуудыг энэ юугаар ингээ харуулхад болно л доо энэ дээр бол ингээ байж байна. Тэгэхээр дархан одоо энэ минерал, эрдэс, мөнгө энэ төр ирж байна одоо юм уралдаг барьдаг ийм улсууд одоо би бас л 20 хэдэн наснда 30 хэдэн хүртэл явлаа. За нөгөө алтан гэрэл маарамб гээл тийм ээ. Эмийн одоо энэ ургамал энэ сайн мэддэг юм өвгөн байсан шүү дээ бас. Тэгээ энэ хүнээр бол бас л ургамал гаднаас төвж ирээл энэ юу ийм юу гээл таньж мэдчихэл тухайн үед бас л нэг юм уламжлалт ангаахны мэдлэгийг олж авчил байлаа. За баавга өвгөн гэж битэрч нэг баавга болцоохон гэсэн нэг номтой шүү дээ. 100 одоо 90 оны үед хэвлэгдсэн бүр их том ном бий. Тэр анхудаа бараг л энэ уламжлалтын л бараг сурах хүчиг одоо бол эднээс нэрлэгээ хэлдэггүй юм. Өнөдөргөр л сурсан шүү дээ. Энэ хэдэн ангаахын сургуулийн багш нар энэ ч одоо ерөөс тэр номны өвгөн чинь гүн ухаан чойрын одоо талын орчуулга гэдэг шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгийн орчуулагч өвгөн байсан. Тэгээд тэр хүнээс ч бас одоо энэ орчуулгын юм одоо тэр логик утга агуулга тийм ээ. Буддийн мэдлэг ухааны юмнуудаас бас соёлоо ингээл үзэж судлаад ингээл их л юу яалаа ном хүртэл гэж өвчж ил байлаа. За тэгэл бас тэр Баян хонгорын Юнбат гэх манай бас энэ нууц царны юм заасан одоо их том умс том байсан шүү дээ ламын гэний хэдий. За энэ хүний бас
мэдлэг юуг нь бол одоо бас л нэлээд олон жил одоо бас л очиж үзэж харж одоо өөрийн чадлын биширч одоо ингэж л явж ийсэн. Тэгэхээр энэ мэдлэг ухаан дотроос ч л тэгэл энэ ерөөсөө байгаль орчин энэ бүх юмыг одоо бас тухайн үед нь хамгийн одоо тэр төгс төгөлдөр байхад нь одоо зургуудыг нь бас авч ингэж явах зайлшгүй шаардлага гараад ирж байгаа юм чинь. Тэгэл энэ улсуудынхаа одоо бас хэлж ярьж ийсэн. Одоогийн залуучууд бол одоо миний үеийн насандаа бол тэгж настай над шиг энэ төр улсуудаа ярих дурггүй шүү дээ. Яах вэ? За юу ч үл нэг юм хэлчихээ тэгэл алгуулад. Чи тэгээ юу мэд юу яах вэ одоо мөнгө хийнэ л гэж яриа шүү дээ. Тийм л сэтгэлгээр бас орчод байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол бас ийм уламжлалт мэдлэгээ одоо бас нэг жоохон ухад төнгөж үзүүл бас их юм байна. Тэгээ ядаж одоо эднэс нэг хардгуун гэхэд бас нүдэнд нь харуулчихаар юмнуудыг нүгэлдээ ил гэж ингэ зураг аваад явдаг шүү дээ. Тэгээ жишээлбэл одоо энэ хар модонд ийм цэцэг ургадгийг нь тэгэл ихэнх нь хараагүй л байдаг болохгүй. Тэгэл ингэхлээр би ингээл жоохон томруулаад зургийг авахлаар ийм сайхан их үзэсгэлэнтэй цэцэг хар модноос ч гараад. Макро. Тэгээ макро фотографийн аргадаа би бол одоо энэ чигээр зүгээр баг тэр аппарат багшаа авах гэж баг нэг машины үнээр л авчиж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр бас л хоббитэй гэх юм уу юу гэх юм бас энэ рүү бас нэлээд их сонирхол орсон. Нэг гой машин хөө бодохгүй нэг тийм юмар зургаал авахыг л боддог. Тэгээд тэр нь одоо бас нэг хэрэглээл болчихсон. Одоо жишээлбэл энэ загаас одоо ийм сайхан үзэсгэлэнтэй цэцэг ургадгийг бол хүн нэг загийн цэцэг гэдэг нэг сонсоогүй л тийм ээ. Тэгээд ийм гоё ингээд тэгэл ийм юмнуудыг чинь би ингээд явж явахтаа л аль болохоор л одоо бас энэ ном юмдаа үлдээгээд бас хүн амтнд бас ингээд сонирхуулъя л гэсэн үднэс шүү дээ. Таны мэдхгүй үднэс. Эднэр бол одоо энгийнүүдээр хараад л харагдахгүй байдгүй дөө. Харагдана. Харагдсан ч хүн бол нэг тоохгүй зүгээр. За яг нэг загил байна гэж яваад байгаа шүү дээ, тийм ээ. Энэ ма хар мод гэж одоо энэгээр хар модоо хүн нэг тоодгүй шүү дээ, тийм ээ. Тоогоод бас нэг байглаа бас харьцаад энэ хөрхий одоо зулзуулж байна, гүлгэлж байна, одоо юу болж байна, одоо өдийд яг л яаж эхлэн шүү дээ, тийм ээ. Тэгэл харж байгаа л ингээл тэр гой үеийн зураг энэ наавал тэгэл ийм гой агшнууд гарч ирдэг байхгүй юм. Зураг гэдэг бол тухайн нэг л юм одоо энэ цомрлогоо дийлэх гэж байгаа зүгээр энэ юуны л юу байгаа шүү дээ. Одоо нөгөө төмсний улаан. Тийм улаан биш юу вэ? Энд чинь нохон шууны цэцэг одоо дэлгэрхийн өмнө ингээл цомрлогын хөөрхөн ингээд юутай тэгэл. Ийм маягаар ингэж тийм томруулах ч юм уу их тод маягаар тийм ээ. Дотор нь байгаа эд эрхтэн одоо физиологийн хувьд бол ярих юм бол нөгөө Антон физиологийн эрхтнүүдийн ингэж аль болохоор хүний нүдэнд бас ил тод одоо өөр боловсруул хоорон энэ иймэрхүү ингээд дүр төрхтэй харагдаж байна энэ төр гэл одоо миний нөгөө урмлын ном чинь ихэд л одоо энд нөгөө төмсний улаан цэцэгний чинь одоо өөр боловсруулах эрхтний юу энэ их тод байгаа ч тийм ээ. Энэ бас энэ макро. Тийм макро юугаар л ингэж нэлээд ингээд тод за энэ чинь бас тэгэл нэг дөнгөж шүрх гээд одоогийн одоо сургуулагч нар шиг авахгүй шүү дээ. Тэр чинь бас их төвхтэй юм байхгүй. Тэгээд цаг авдаг учраас намайг дагаа явсан бол бас л залхахдаг. Тэгээд тийм учраас бас нэг урмлын одоо их нарийн мэдлэгтэй одоо том профессор манай Жамсран багш энэ шиг юм улсууд л надтай цуг яваад хоёулаа суучхал юмнуудыг чинь хийгээл явна шүү дээ. Тэгэл одоо энэ юуны зургнууд гэхэд эмийн урмл Монгол орны зөвхөн эмийн урмлаар ингээд Монгол орны эмийн урмлын нэвтрэхий толь гэдэг юм бүр олон юутай тийм ээ зурагтай ингээл түүх хугацаа хаана яасан тархац байрлалшил энтергээд бүх юунуудыг ингэж яагаад англи хэлээр хийсэн учраас ерөөсөө нэг 300% хийсэн ч л тэгэл алга болчихж юм л л дээ. Ер нь гадных л авчдаг юм л манай Монголын юуг бодлоо сонирхт юм биш үү? Ер нь Монгол орны эмийн урмл гэж ямар юм байдаг. Манайхан бол яг хав сүүлийн үед бас сонирхох юу руугаа орж ил байна л да. Тэгэхээр би бол энэний 2 дугаар бот нь юу байгаа юм гэхэл нэг бол эмийн эрдэс түүхийд одоо энэ юунд зураг нь байж байгаа да. Юунд дээр гаргаж харуулах баг. Тэн дээр бол одоо нэг jump stops гэл тийм ээ. Jump stops ч одоо тэгэл эмийн тэр юу түүхийдийн юмд бол маш их одоо юунд орно шүү дээ. Том байр суурь эзлэх шүү дээ. Тэгэл нөгөө давс дуулынхаа хажууд
би очиж байгаа л нөгөө Оросын хэлний цаана гарцсан юм байлаа баг. Тэгээд нейтралны зонд. Боёо одоо тийм сармаг ус гэх юм уу хэлний тийм тэгээд тэрний чи арайж өгж байсан зөвшөөрөл өгнө гоож байгаа тэр юуны зураг авчил байлаа. Тэгэл тэр Жамс 5-ыг ургаж байгаа энэ тэрийн одоо энэ ургаж байгаа зургийг нь бол харахад бол үнэхээр үзэсгэлэнтэй гоё. Жамс 5 ингэж ургадаг юм гэдгийг бол хүн ер нь тэгж олж хараагүй. Тийм юм тэр нутгийн хүн ч хэлж юм л. Өө энэ ургаж байгаа энийг бол та бол хэрэг болгож бүр аваарай энэ гэж. Энийг чинь биднээс мэдэхгүй шүү дээ. Яаж ургах. Тэр чинь яг газар дээр нь байгаа тэр одоо олон жил ажигласан хүн л хэлж байгаа юм чинь тийм ээ. Тэгэл тэр энтрийг аваад ингээд жишээлбэл тэгэл манайхан дараа нь харахад ч нөгөө Жамс 5-аас нь хөрхөн энэ тав мав янз бүр юм хийгээл одоо хаасайг бол бизнесийн юутай. Тэгэл Жамс 5 гэхэд л Япон бол ерөөсөө давсаа засгийн газрын government business буюу одоо засгийн газрын бизнес гэж явд юм билээ. Засгийн газрын одоо хэмжээнд л яригднахээс үуч тэр давсыг зарах марах асуудал бол стратегийн түүхийд. Одоо нөгөө манайх стратегийн түүхийд одоо нөгөө нүүрс зэсгэлэн шүү дээ тийм ээ. Тэр шиг ерөөсөө давсаа тийм болгоцсон юм билээ шүү дээ Японч. Ер нь тэгээд тэр нөгөө зовсон улс чинь тэрийг их мэддэг юм дайманд тийм ээ. Ерөөсөө хамгийн түрүүнд давс дуустын гэж шүү дээ дайм байлдаан болгоход. Нэг номерт. Тэгэл давсгуулууд тэгэхээр эрдэс усны тогтвол одоо янз бүрийн одоо ясны сэргэжил ингээл тэгэл тэр улсуудын чинь эрүүл мэнд бол ерөөсөө эрс дорооддаг тэр нийгмийн тэр улсын тухайн улсын. Тийм учраас бол энэ давсыг бол ерөөсөө стратегийн түүх хийдэг гэж үздэг. Тийм учраас Япон манай 8-ачт бол ерөөсөө тэр давсаа гаргах гал их үзэж байгаа шүү дээ. Би бол одоо бас тэрийг сурвалжиж харж лээсэн. Засгийн газрын юугаар нууцл хийнэ вөхөөс одоо ерөөсөө тийм зөвшөөрөл бол хийж өгдөггүй тийм давсны бизнес янз бүрийн асуудалд бол засгийн газрын одоо тийм орох гарах асуудал яригддаг л гэж жишээлбэл. Одоо нөгөө жижиг 8-аар эхэлдэг хүмүүс Жамс 5 одоо чаг мөг гэл их гар дээрээс их худалдаж ийн л да. Энэ юу н яг шаардлага хангаж чаддсан болов яад юм бол яг тэр чаг мөг эсвэл тэр Жамс 5-ыг яг түүх үе гэж байдгийн болов. За нэг жаахтар тийм эрдэс түүх юунд бол байхгүй л дээ зүгээр тэр бол нэг тийм айхтар муудцсан юм байхгүй өөргий. Тэр бол яг байгалийнхаа цэвэр одоо байдлаараа л ирж байгаа. Тэгээд тэрийг яг улсууд аваад хэрэгэлдэг юм байна лээ тэр. Бурууч юу ах вэ? Монголчууд өөрсдийнхөө дотор бол юмаа бол бас хэрэгэл жанших нь бас чухал л да. Тийм. Хамаагүй одоо бас ингэж хаяад юм уу үрээд эсвэл гадагшаа өгöd яхасаа илүү. Жамс 5 бол одоо нэг бол хоолоо өвддөг л гэж ярьдаг. Одоо ангийн мангинтай л гэл. Тэгэл амаа зайлж яхах л ёстой. Тэгтэл одоо тийм юу яахгүй амнаа хүндээ ариун цэвэр сахахад бас Жамс 5-ны ороод ихчтэй үг. Тэгээ тийм юмаа хэрэглэхгүй мөртлөөл тэгэл гадагшаа гарахад л одоо бол бодож байгаа шүү дээ ер нь бол. Монгол орны улс орны хамгийн их тархацтай эмийн ургамал нь эмийн түүхийд бас юу байдаг вэ? Ер нь байнга ингэж хэрэглэхэд одоо нөөц нь шавхагдашгүй гэх юм уу та? Тэгээ шавхагдашгүй нөөцтэй тийм ургамал гэж Монгол ерөөс байхгүй. Нөөц тодорхой хэмжээтэй. Тэр байтхаа одоо энэ Булган аймагт ургасан ургамал хойтон тэндээ ургахгүй байхад хөвсгөлд нэг жоохон гарч яах ч юм уу. Ар хангаад нэг хэсэг байх ч юм уу. Ингээд ээлжиж гарах ч юм уу. Энэ нөгөө ийм учраас бол ерөөсөө Монгол орны эмийн ургамалд бол нөөцтэй ургамал гэж ярих тийм асуудал их хэцүү. Яг зохистой ашиглах, тодорхой хэмжээгээр одоо хэрэглэх. Энэ уламжлалт ханга ахуйны одоо энэ төвд Монгол эмийн жор гэдэг чинь бол уг нь энэ байгалийнхаа эмийн ургамалд их тийм эерэг маш бага хэрэгэлдэг юм байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ганц шуудаа дэг давлаа гэхэд л нэг юм 2 жилийн хэрэгцээ бол тухайн дээр үеийн одоо юм хийдэг улсуудаа бол ингээд болчдөг тийм ээ. Гэтэл өнөөдөр чинь одоо орчин үеийн нөгөө баад юм одоо тэр нөгөө түүхий дангаар нь хэрэгэлдэг энэ систем рүү ороод байна шүү дээ. Тэгээ ингэх юм бол ерөөсөө тэгэл машинаар тэгэл ерөөсөө юу ч үгүй. Энэ бол ерөөсөө маш амархан алга бол. Тийм учраас ерөөсөө энэ уламжлалт мэдлэгийнхаа энэ юмар л хэрэглэх заншихын асуудлаа л одоо нэгдүгээр тавина өгөхөөс биш тэр нэг илүү дотоо косметикийн чигээр юм уу юугаар ингээл нэг одоо ганга өвсийг болоор косметикийн бол дуусчихсан шүү дээ. Уг нь маш их байсан шүү дээ. Иргэн тойрон бол тэгэл одоо юм бол юу түүж байна ганга түүж яах гэж байгаа косметикийн юмд түүхийд болгож өгч байгаа гэл ингээл тэгэл одоо нэг хэдэн жилийн дараа ганга гэж юм байсан уу гэдэг нэг зургийг харна шүү дээ.
нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн тийм хэрэглэж гэсэн үг. тийм гоё англи үнэртэй байхгүй юу? Тэгэхээр юм чинь бас нэг таримжуулах юм уу, хамгаалах юм уу тэгжиж яахгүй тэгэл компаничлал нэг хятад ирээд за нэг дэргүр түүрээ гэсэн чинь сэлэнгийн хавийг өстө хусаа хийцсэн байна. Юу ч байх. Тэгэл урагш нь хизээ яагаад гаргачихдгийг тэгэл гаргаал. Тэгээд урдаа бол маш их өндөр үнэтэй. Нөгөө монголчуудын нэг байнгын проблем ярьдаг ходоодны нэг өвчнүүд байна шүү дээ. Янз бүрийн шархан марах одоо тэгээд цаашаа гүнзгийрэл тэгэл илэг ходоод цусны энэ асуудлуудыг чинь ганц шийддэг нэмийн түүхийд л байхгүй юу. Тэгэл тэрийг чинь ядтууд бол асар өндөр үнээр авдаг гэж. Тэгэл нөгөө төрөй чинь хушуураал ингээл. Тэгээ манайха өөрснөө бол нэг юм хийхгүй дэргээр бол. Ийм маягаар бол энэ ургамлын сан өмөрөхт бол бас цэвдгээр хандах юм их үү дээ. Та өөрөө эмч хүн тийм ээ. Тэгээ бас эмийн ургамлын нэлээд их шинжил судалдаг. Тийм болохоор үзэгчтэй хандаад та нэг зөвлөгөө өгөхгүй юу? За энэ ургамал бол энэ эргэтэн сайн, гэхэд сайн гэдэг юм уу? Тэр талаас нь. За ер нь бол эмийн ургамлыг бол дангаар нь хэрэглүүл их хэрэглэх юм бол нөгөө хүний бие махбод чинь ургамал чинь бас сэрүүн чанартай ч ихэнх юм. Тэгэхээр хүний чинь бие чинь бол халуун хүйтний одоо тэнцвэрээ бас тодорхой хэмжээнд хадгал тэр тэнцвэр алдагдахлаар л өвчин болоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо сэрүүн чанартай юмд одоо сэрүүн оронд амьдардаг, дороосоо их өргөдөд даардаг ийм улсууд тийм сэрүүн юм их буцалгаад их уучих юм бол улам гүнзгийр бол ингээ өвчин тусчдаг. Тийм учраас бол дан одоо эмийн ургамлуудыг бол бас дор хаяад нэг ганц 2 өдрөөс илүү хугацаанд бол одоо буцалгаж уух хэрэглэхээ бол ер нь бас бодолтой л хэрэглэхгүй бол зүгээр нэг ургамал болгон сайн гэдэг ингээ хэрэглээд их юм бол бас өөрийн чинь биеинд бол тэр тэнцвэрийн асуудалд нөгөө наад жороор хийсэн юм гэдэг бол бүх юм ингээ тооцоолцсон 10 20-д найрлагтай юм байна шүү дээ. Халуун дээр нь халуун одоо нөгөө перчиг халуун ногоотой чинжүүтэй энэ төр юмнуудаа нэмэл тэгээд ургамлаа энэ төр зохицуулаад өгчдөг. Зүрхнийхт нь зад мэдээ нэмээд өгчдөг учраас бол хүний биед бол ингээ тэнцвэртэй үйлчилдэг байхгүй. Зүгээр ингээ дангаар нь ингээ бие биендээ ингээ сайрахад ингээ тусуулж ийнэхэд нэг хүнд жоохон тусуулсан байхад нөгөө хүн тус болохгүй ус болно. Тийм учраас бол юмыг бодолтой хэрэглээлээ гэж хэлэх гэж. За баярлалаа. Тэгэхээр бидний одоо ярилцах хугацаа ингээд өндөрлөж явах шиг байна тийм ээ. Бидний цуврал нэвтрүүлэг бас үргэлжлэнэ. Тэгээд бид дараагийнхаа сэдвийг бол системийн аюулгүй байдлын талаар ярих байгаа тийм ээ. За тэгээд ингээд эмийн ургамлын талаарх мэдлэгээ үзэгчтэйгээ хуваалцсан танд маш их баярлалаа. Таны ажил үйлс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Үзэгчтэй Монгол мэдлэг ухаан нэвтрүүлгийн цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай.